Шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний бие ээлж дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл энхийг хамтдаа эрхэмлээ ураатай витамин жуулалтын аян зарлаад байгаа Аз фарм Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдрээ ураатай гэрбүк ивент итгэж байна. Өдрийн минь намраа. Өдрийн минь дээ. За өнөөдрийн бидний ярих одоо нэг түүхэн аялал бол 8-9-р зууны Аббасидуудын алтан одоо исламын алтан одоо үеийн яг эд дунд алтан үеийн одоо өрнжих үед болсон асар том бослогын тухай ярих. Бараг тэр бослогоос болж гэх юм уу исламын Аббасидуудын алтан үе одоо мөхсөн одоо уруудах замд орсон гэсэн үг. Тэрний төгсгөлийнх нь одоо ясын бол манайхан очиж барьсан шүү дээ. Одоо Илхадын хүлэгүү хаан Багдадыг эзэлж. За тэгэхээр тэрнээс хойш ер нь ингээл сэмэрсээр байгаад одоо ер нь нөгөө хүчтэй одоо Аббасидуудын одоо халифат дууссан гэсэн үг. Тэгээ тэрний яг хэлт нь ер нь зогсоо тэгээд хомигдож яг гисэн. оргилдоо хүрээл унж эхэлж яхад яг унах цэглийнх нь эхэлнэ. За одоо боолчлол гэдэг бол одоо боолчуудын бослого учраас боол гэдэг ер нь боолын ертөнцийн талаар бас жоохон жижигхэн гэсэн тайлбар хэлэх хэрэгтэй байх. Боолчлол хүн төрөлхтний түүхийн бараг бүх үеийн туршид бараг бүх улсад одоо хүчтэй болон түгээмэл оршиж байсан соёл. Харангуй бөгөөд бас гонигт үзэгдэл гэж хэлээд байгаа тийм ээ. Тэгээ саяхны хөтөл өдөр ч одоо байлаа шүү дээ 200 жил өмнө ч. Одоо ч бараг зарим газар бол арчин үеийн загвараар одоо өнгө зүсээ өөрчилсөн байдлаар боолчлол одоо ч хүртэл үргэлжилж байгаа тийм ээ. Тийм хөдөлмөрийн боолчлол, дэлхийн боолчлол гэл. За ингээд одоо Арабын ертөнцийн үеийнээс ангид байгаагүй. Одоо исламын үүсэл нь бол боолчлолтой холбоотой тодорхой дүрм журмыг бий болгосон өөрөө. Зарим Арабын орнуудад 20 дугаар зууны хүртэл оршин тогтносон ирсэн зүйл. Харин хүмүүсийг гинжинд нь байлгаж байвал тэд эрхчлэлийн төлөө тэмцэх нь бол ямар ч байсан гэсэн зайлшгүй зүйл. Тийм ч учраас хинч тэгсэн тэгэл хин нэгэнд дээрлэхүүлэл гинжин дотор нь ажлын харуул ажлыг хийгээд яваад байхыг хүсэх ямар ч амтан байхгүй. Ер нь хүн байхгүй шүү дээ. Зүгээр тэр нэгдүгээрт өөрөө хүсэлгүй вэ нү хүсэлгүй гэж үл байхгүй. Зүгээр чадахгүй гэдэгтээ айсан мэсэн дандаа тийм л өсөөс болоод тэрнийхээ эсрэг тэмцэхгүй байгаа л үйл явдал тийм ээ. Тэгэхээр одоо 9-р зууны одоо инхүү одоо 9-р зууны Иракийн өмнөд этгээд одоо хоёулаа төсөөлөе л дээ. Тийгэр одоо нөгөө нэг дайм болоод байгаа нэг хоол байгаа шүү дээ. Тэр хоолоор очиж ингэ зутгаж байгаа нэг Тигр Ефрат мөрөн байгаад байгаа шүү дээ. Тэр нэг үржил төсөж шимтэй хөрстэй тэр газар чинь далаа руугаа ингээд ороод ирэхээр лагуна гэдэг намаг болдог шүү дээ тий. За тэнд одоо ерөнхийдөө үүссэн одоо бослого юм байна. За тэгэхээр төсөөллийн хитүүлээ ингээд Арабын тэр одоо цөлтөө тэгснэ тэр нэг далаа руу шахсан зэгстэй тийм намгархаг халуун газар нүл шумуул байгаа гэд төсөөлөе л да. Тэгээд тэнд одоо боолчууд амьдарч байгаа гэдэг ажил хөдөлгөөр эрхлээд. Тэгээд одоо тэр нь одоо Аббасидуудын халифатын суурийг хүртэл ганхуулж өргөн хүрээтэй зөрчил тэмцэлд улсыг нь оруулж гисэн. Энэ бол исламын түүхэнд хамгийн том боолын бослого гэж нэрлэгддэг. Занж гэж боолын бослого. Одоо гладиаторын бослого гэж байдаг шүү дээ. Одоо Спартакийн бослого гэдэг шиг занжийн бослого гэж нэрлэдэг. Занж гэдэг нь одоо яг юу гэсэн үг вэ гэдэг яг занж гэж одоо хин юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Занж гэдэг ойлголтууд бол одоо ярихын тулд бослогоос өмнөх одоо удирдах нөхцөл байдлыг ярих юм бол уламжлалсаар бол Зүүн Африкийн Банту гаралтай боолуудыг нэрлэдэг байсан юм байна. За гэхдээ яг бодит байдал дээр бол ер нь бол одоо тодорхой нэг угсаатан одоо Монгол ч юм уу Хятад ч юм уу гэдэг тийм угсаатын бүлгийг биш. Ер нь Африкийн зүүн эрэг дагуу амьдарч байсан олон хил соёлтой тийм бүлэг одоо бүлэг одоо ард түмнүүдийг ер нь тал талаас нь л ингээл одоо хүний боолчилж авч байгаа шүү дээ. Араб персүүд. Тэгээд ерөнхийдөө тэр авсан хүмүүсийг занж гэж нэрлэж байгаа байхгүй. Уул нь бол яг одоо анх нэр нь бол одоо Зүүн Африкийн Банту гаралтай боолчуудыг нэрлэдэг байж байгаад ерөнхийдөө сүүлдээ тэр нь бүх ер нь Африкаас авчирсан бооллуудаа бүгдийг занж гэж нэрлээ. Сүүлдээ зөвхөн Африкч биш цагаан арстай хүртэл бооллуудад нэг ер нь боол гэдгийг занж гэж нэрлэж байгаа. Нэг ийм нэрний одоо үүсэл байгаа юм шүү. За тэгээд тэднийг одоо Ирак руу авчираад одоогийн Иракийн нутагт авчираад гэсэн үг л дээ. Туйлын хүнд амьдрахад бэрх нөхцөлд ажиллаж байсан. Одоо ихэвчлэн намаг шаварлаг газрыг хатааж газар тариалан бэлдэх. Давсны талбайн гадаргыг цэвэрлэх. Давс байгаа шүү дээ.
Юу тэр чинь шороо ингээд арцсан мэт тэгээд шороогийн цэвэрлээд давсаа авахд бэлэн болгоно гэсэн. Далаа уснаас давс ялган авах. Улмаар сэргээсэн газартаа одоо тэр нөгөө нэг намаг хатаагаад яасан сэргээсэн газар дээр хөвөн жихрийн нишинг тариалах ажилдаа ашигладаг гэсэн ба. Энэ бүхэн туйлын хүнд ер нь бол одоо нуруунд тасрах хэмжээний тийм хүнд хөдөлмөр байсан гэдэг нь бол тодорхой гэж ярьж байгаа. Тэгээ үүнээ дээр нэмээд одоо занж боолууд маш хүнд нөхцөл дорой нөхцөлд амьдардаг байсан. Ихэвчлэн 500-аас 5,000-аар нь ингээд юм бүлгэлж лагер гэдэг чинь одоо камп одоо лагер бариад хүрээлүүлээд намаг дунд байрлах зэгс 70 модны навчаар хийсэн овоогод амьдардаг бүгд. За дулаан авчраас л тэд нар зүгээр нарнаас борооноос сүйдрэлж лээвэл бусд нь бол марга тэр нь оромж гэдэг зүйл бараг хэрэггүй болчихно гэсэн үг. Тэгээ энэ орчин одоо шумуул олноор үрждэг. Хумхаа өвчин тархах хэвээр дөнгөн төгс таатай нөхцөл байдаг гэсэн. Тэгэхээр ажил хөдөлмөр одоо хүнд хөдөлмөрөөс гэхээсээ илүү хумхаагаар үхэж өргөдөх нь бол маш их түгээмэл байсан бол таарж байгаа байхгүй. Тэгээ төсөөлтөд одоо бодохоор л ингээд миний арь шиг захтанж байгаа байхгүй. Тийм ба тэр чин зөвхөн одоо эрэгтэйчүүд байхгүй. Эмгүү байна. Эмэгтэй боолгорт байна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэдний хоол хүнсч мөнгөнд хангалтгүй. За багахан хэмжээний гурил, мааны будаа, тэгээ хатаасан жимсээр амьдэрдэг. Мах гэж юм бараг байхгүй гэж байгаа байхгүй. Ийм хүнд амьдрал ажлын нөхцөлд одоо Иракийн өмнөд хэсэгт ажиллаж байсан боолуудын дунд нийтлэг одоо зовлон гэдэг зүйл нийтлэг болоод ирэхээр ухамсар нэгдлээд эв нэгдэл хоорондоо бий болно гэсэн. Зовлон нэгтэй хүмүүс чинь яс үндэс хил усаа хаяад ерөнхийдөө нэг зовлон гэдгийг ойлголцоод ирэхээр бараг хамаатан саднаас илүү нөхөрлөж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэр нөхөрд эв нэгдэл гэдэг зүйл нь ерөнхийдөө тэр бослогын хамгийн том суур нь болж байгаа. Өөр гарал хил шашинтай хүмүүс яг адилхан нэг гинжинд ингээд холбогдоод ингээд хүнд хөдөлмөр эрхлээд ирэхээр ерөнхийдөө бол нэг том фронт гэж хэлдэг шүү дээ. Өөрийн тэгж эрхшээж байгаа зүйлийн эсрэг тэмцэх нэгэн хүсэл тэмүүллийг шууд бүтээж өгч яах гэсэн үг нөгөө талаар. За ингээд нэг яриад идэг жоохон эндрэнгүү эзэн байхаар бослог гардаг үүд чи ерөөсөө ийм учиртай гэдэг. Тийм учраас боолчуудын донд ингээд баяр тэмдэглүүлэх, хоорн гэрлүүлж мэрлүүлэх чинь нэг тэрийг яагаад байгаа ш. Тийм одоо төвчээрийг барахгүй тулд хийж байгаа үйлдэлүүд гэж ярьдаг байхгүй. Тэгээ 1689-оос он болон 1694 онд 1689 болон 694 онуудад өмнө нь занж боолууд бас бослог гаргаж байсан юм байна. Гэхдээ энэ одоо бослогын талаарх их сурж ховор байдаг. Одоо хоёул ерөнхийдөө өнгөрсөн дүүхийг хин нэгэн хүн бичиж үлдээснээс нь уншичл ярьж байгаа болохос тэнд төвчл бослог гарч байгаа. Мэдээ зөндөл бослог гарч ирсэн байх. Гэхдээ энд бослогыг бол яг онцгойлон тэмдэглэж үлдээсэн учраас тэр ярьж байгаа шүү дээ. Тэгээ бослог бол гарч ирсэн гэж зүгээр нэг дурдгдсан байгаа юм. Гэхдээ бослог бол одоо нөгөө тэмдэглэгдэж үлдсэн түүхнэх баг их сурулж баг учраас энэ бослогын илүү яг тэр өмнөх бослогууд бол энэ бослогын суурийг бэлдэж исэн байна гэж ерөнхийдөө түүхчид үзэж байгаа. За ингээд одоо өмнөд Иракийн нутаг дэвсгэр дээрх ирээдүйн том бослогын хөрс болж байсан тэр хоёр бослого 7 дугаар зууны эдгээр бослого нь ердөө оршил байсан гэж үзэж байгаа. Жинхэнэ илүү өргөн хүр цар хүрээтэй, илүү цусд, тэгээд илүү зохион байгуулалттай системчлэгдсэн бослого бол 869 буюу тэрнээс хойш 200-ны дараа бий болсон. За одоо төсөөлөл 200 жил хүлээж байгаа дараагийн бослого гаргадаг нь бас том биз дээ тий. 200 жилийн дотор хэдэн үе өнгөрөх вэ? Харин тий. Тэгэхээр одоо 200 жил ингээд давтсны дараа сүүлдээ бүр тэсгээ байлна гэдэг бол бас айхтар том юу яагаад байгаа байхгүй одоо тийм дэлбэрэлт гэх юм уу да. Энэ үед Аббасидийн халифат ерөнхийдөө өөрөө жоохон суларч ирсэн. Оргилдоо хүрээд ингээд одоо тогтон байдалд орсон. Баруун хязгаарын зарим нутгийг нь Умаядын ухсааны ноёд булан авсан. Нөгөө нэг бүр Кордовагийн Испани чинь халифатууд тусдаа байгуулж эхэлсэн шүү дээ. За Мароккод Идрисидийн улс халифатын одоо Идрисидүүд халифатын дэглэмийг унгаад өөрсдөө байгуулсан. За тэгэхээр Хойд Африк бол байхгүй болж байна гэсэн. Хойд Африкт Даглабидийн улс Аббасидийн ноёрлогыг бас төгсгөл болгосон. Эндээс эхлээд Египт хүртэл ингээд тодорхой хэмжээгээр салж эхэлсэн. Үүнээс гадна Перс, Төв Азид бие даасан улсууд бий болсон. За Төв Азид болохоор нөгөө яриад идэг нөгөө нэг Балчистан эднес гэдэг нөгөө тустай юм мужууд өөрөө ингээд хүчтэй болсон. Согдууд гэдэг тийм ээ. Энэ Төв Азийн ялангуяа энэ бие даасан улсууд бий болдог нөгөө нэг төрөг хусааныхан маш ихээр нүүдэлж ирээд тэнд ингэж тэдний дотоод тэмцэлд нь оролцож явж хагаад тодорхой хэмжээний төргийн нөлөөтэй улсууд бий болсон гэсэн үг. Тэр эн чинь цаашаага нөгөө нэг одоо хоёлаа нөгөө нэг Константинополийн түүх рүү очдог төргүүдийн чинь одоо их сурвалж эндээс эхлээл ингээл багаар ингээд тэр тэлжсэн гэсэн үг. Самарагийн эмх замбраагүй, иргэний дай, халиф Аль-Мутасын
аллаг гэж байна. Ер нь бол аюу их нэг халифуудаа хөнөөдөг. Дандаа алж одоо нэг ассасинуудаар. Тэгээд тэрнээс чинь болж одоо энэ нэг улсын дандаа тогтворгүй байдалд ордог. Тэгээд Египтийн төлөөнүүдийн одоо улсын тусгаалan тусгаарлал гэдэг байгаа. Тэр нэг эдгээр нь болохоор явандаа юу болж дууссан бэ гэхээр нэг боолуудын юу гэдэг ч гэдэг нэг монголчуудыг зогсоодог чинь Египтийн юу нөгөө яг орж ирээд айн жалуутын тань жалуутын тулдаан дээр болдог нэг боолчууд өөрийнхөө усыг байгуулдаг Египт. Тэрний чинь нэг суур нь болохоор одоо энэ бослогын дараах болж байгаа тэр нөгөө нэг хин Фатимидийн улс болох гэдэг байна. Тэгээ тэрнээс дараа нөгөө нэг боолчууд нь төрийн эргэлт хийгээд нэгсэндээ барьцаалаад тэгээд ёс төдий хаантай байлгачаад дараа нь сүлдээ өөрсдөө өдөртөж байгаа шүү дээ. За ингээд одоо Персдэх сафаридууд гэдээ бас нэг улс ингээд тал ер нь ингээд үүсмэл ингээд болж задарч байсан. Энэ бүх хүчин зүйл нийлээд ирэхээр дотоод байдал сулраад ирэнгүүт боолчуудад яг өөрийгөө гэрхийлж гарах хамгийн таатай хөрс нь ингэж л бүрдэж байгаа. Тэгэхээр ялангуяа занж боолчуудын одоо нөхцөл байдал 7 дугаар суунаас хойш огт сайжраагүй гэдэг нь энэний хамгийн том хүчин зүйл нь болсон гэсэн суур шалтгаан. За тэгээ Зүүн Африкаас улам олноор нь авчирч Иракийн өмнөд дэлхийг намаг давс одоо хүн дэсгэрүүд бэрх нөхцөл байдал ажиллаусаар ирэхэд аль хэдийн хуримтлагдсан одоо боолчуудын цөхрөл гомдол бухимдал улам гүнзгийр. Шинээр ирсэн хүн болгоно бид нар ер нь яагаад өөрчилж бод. Ер нь бол байсан хүмүүс гэхээс илүү шинээр ирсэн хүмүүс дандаа тийм бодлуудыг төрүүлдэг гэж ярьдаг байхгүй. Тэгээ өөр хэлэнгийн одоо ингээд улам ингээд асааж ялангуяа чинь хоорондоо ярилцсан гэсэн. Бид ер нь яагаад ингээд өөрсдөө тусдаа байж болдгүй, яагаад чөлөөлж болдгүй, өөрсдөө бид нар гэхдээ айгүй сонирхолтой нэг өгүүлэлт нь явандаа гарч ирэх юм. Тэгээд ингээд явж идэл яг энэ үчид түүхийн яг тайзнаа нэг хүн гарч ирж байгаа. Түүний нэр болохоор Али ибн Мухаммад. Зарим нь түүнийг боолчуудыг аврагч, эрх чөлөөний дуудлага болсон удирдагч гэж хардаг. Зарим нь түүхчдийн нэг хэсэг нь болохоор түүний зүгээр үүмэн самууныг ашиглаж боолчуудын тэр одоо уурал бухимдал цөхрөл дээр суурилж эрх мэдэл олж авах гэсэн одоо зөөгөл хүн овжин улс төрч гэж үздэг. Гэвч түүний жинхэнэ зорилго ямар байснаас үл хамааран нэг зүйл нь маш тодорхой байсан. Юу гэхээр тэр бол яахааргүй занжийн бослогыг асаасан очно. Түүхийг нь хөдөлгөсөн одоо гол түлхэлсэн хүн яахааргүй мөн гэж үзэж. За Али ибн Мухаммадын гарал үүсэл тодорхойгүй. Тэр өөрийгөө Али ибн Аби Талиб гэж нэрдэг. Одоо халифийн удам гэж үздэг өөрийгөө. За энэ нөгөө нэг Аббасидуудын алтан арабын алтан үе гэж хэлдэг. Дөнгөж эхний нөгөө нэг Рашидуны дөрвөн халифийн хамгийн сүүлийн халиф нь Ухсаны хүн гэж өөрийгөө тайлбарладаг байхгүй. Рашидуны одоо чинь Рашидун Умайяд гэж явж байгаа шүү дээ. Тэгээ одоо хамгийн сүүл нь Аббасид гэдэг одоо халиф нь явж байгаа. Тэгвэл Рашидуны одоо халифат нь бол яг энэ арабын тэлэлтийг эхэлж хамгийн эхлүүлсэн одоо байлдан дагуул бүдийг хийсэн хүмүүс. Умайядууд бол үнийг бүр ингээд одоо жинхэнэ супер эзэнт гүрэн болох хэмжээний тэлтийг. Тэгэхээр яг эхлүүлсэн дээр Рашидуны дөрвөн халиф бол яг арабын одоо энэ ямар ч арабын муслимуудын хизээч маргашгүй дөрвөн алтан халиф гэж нэрлэдэг. Тэрний хамгийн сүүлийнх нь одоо энэ Али ибн Аби Талиб гэдэг энэ хүний Аби Талибийнх нь Ухсаны хүн гэж өөрийгөө зарлаж байгаа. За энэ Аби Талиб гэдэг хүн өөр их учиртай. Дөрвөн Рашидуны дөрвөн халифийн хамгийн сүүлийнх нь энэ нөхөр жинхэнэ шиа урсгалын шийтүүдийн өвгцэн байхгүй. Эндээс эхэлж нэг сүний ши гэдэг салж байгаа юм. За энэ болохоор юу гэсэн айгүй яг би өмнө нь бас нэг арабын нэвтрүүлэг дээр бас ярьсан дээр дахин санууд хэлэхэд Зөнч Мухаммедийн шууд одоо Ухсаны хүн одоо энэ одоо юу байх ёстой одоо халиф байх ёстой гэдэг номлолоор явж байгаанууд нь сүнинүүд. Гүй тэрний номлыг зөвшөөрөөд хүлээн зөвшөөрөгдсөн хинч бай халиф болж болно гэж явж байгаа нь шианод шүү. Тэгэхээр нэгсэндээ цагаад болох юм бол араб гутлын хойг дээр байдаг Мухаммедийн л ямар нэгэн мах цусан төрлийн холбоотой хүн байвал халиф болох болцоотой гэдэг нь сүнинүүд. Тэгээд эдгээр чинь нэг лайн ав ингээд шугамаа ингээд тавьчихж байгаа шүү дээ. Үгүй бид нар ч гэсэн эрхтэй тийм байх эрхтэй гэж одоо санал төвшүүлж гаргаж ирээд Умайядууд чинь шиянуудын жинхэнэ тэлж өгсөн. Тийм болохоор Ирак, Иранд байгаа муслимууд бол жишээлбэл хамгийн энгийнээр харахад одоо Узбект байгаа муслимууд ч юм уу те. Одоо өөр газар байгаа муслимууд би халиф болж болно гэдэг ойлголтыг энэ хүн гаргаж ирсэн байхгүй. Тийм учраас энэ хүн би Зөнч Мухаммедийн үр сад гэж хэлэх нь бол утгагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнтэй тийм жижигхэн хикап гэдэг чинь нэг дэгээ гарна тэр дэгээнээс зөгцсөн байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр одоо би бол шиа удламжлалын дагуу хууль ёсны халиф гэж би өөрийгөө хэлж болно гэж тэр одоо тийм нэг эрхээ тунхаглахын тулд ашигласан нэр нь Али ибн Аби Талибийн удмаа гэж
зарлж байгаатай холбоотой гэж үзээд байгаа. Энэ тэр угаасаа удан байхгүй нь бол хамаагүй. Тийм байна. За ямар ч байсан би бол тийм хүн шүү. Тэгээд хоол нь асуудлын гол нь тэр үнэн байх хамаагүй хүмүүс итгэх нь чухал шүү дээ. Тэгэхээр хүмүүс итгэсэн учраас дагсан бол таарч байгаа. За ингээд одоо яг Абу Талиб ибн Ал-Муттабид гэдэг нэр нь. Энэ болохоор нэг Фатима бин Асад гэдэг хоёр хүний, Фатима нь болохоор Мухаммедийн Мухаммедийн охин ач охин баха. Тэгэд энэний хүүхэд байсан учраас энэ би энэ Шиа гэдэг урсгалыг би болоод би халиф болох болцоотой гэж тунхалж байгаа халиф болсон байхгүй. Даанч нөгөө нэг жинхэнэ одоо Мухаммедийн дагалдагч байх ёстой чи боломжгүй гэж хэлсэн хүмүүс энийг амийн хороос. Ингээд нөгөө нэг Арабын алтан үеийн яг тэр Рашидууны халифат ингэж дууссан төгсгөл. За энэний дараа нь Умая залгаж байгаа. Тэгэхээр Умаядууд энийг хөнөөсөн бол тарж байгаа байхгүй. Тийм байна. За зарим их сурвалж нь бүр түүнийг Перс гаралтаач гэж тэмдэглэдэг юм. Арабч. Үнэн одоо гэхдээ би нэг асуулт. Биднэрт Персүүд, Арабууд нэг тийм ялгахгүй санагддаг тийм. Энд чинь маш өөр хүмүүс шүү гэдгийг бас аюулсаа ойлгоор. Тийм гэтэл дотроо шал өөр гарал ухсаатай хүмүүс. Одоо бүгд яг бид нар нөгөө бүгдээрээ исламын шашинтай болохоор л нэг цулаар нь хараад байдаг. Ойролцоо нэг цул гэж хараад байгаа боловч Персүүд бол нөгөө эртний Персүүд, Месопотам, Бактрия тий шал өөр ухсаатай хүмүүс ээ. Арабууд гэдэг чинь өөр одоо яг манай амрагийн ярьж байгаа энэ хідэн ухсаанаас бий болсон мөн исламын шашинтай хүмүүс. Персүүд бол өөрсдийнх нь уугуул шаш нөгөө Зороастрын галыг дахин шүтдэг маш эртний шашинтай улс шүү дээ. Зороастр нь католик үстэй баг шүү. Биш. Энд Христ үстэй баг. Үгүй юу аа. Галыг шүтдэг одоогийн шашнуудаас ер нь бол хамаагүй өмнө эртний шашин шүү дээ. Эртний шашин тэгээд Исфахан, Яз зэрэг Ираны гайхалтай хотуудад тэр эртний хэдэн мянган жил үргэлжлэн асж байгаа тэр гал нь хүртэл одоо болтлоо. Байж байгаа юу. Эртнийхэн шашин бол одоо миний зүгээр дүгнэлт шүү. Шашин ард түмэн агуу ард түмнийг хэрхэн дорой тулдгийн бас нэг гайхалтай жишээ бол Иран. За ингээд бас мэдлэг туслын юм гэдэг шиг маш гоё одоо дүгнэлт сонслоо. Ер нь бол шашныг бол уул нь бол ард түмний нэгтгэж ирээдүйн сайн сайхан зүйл рүү хөтлөхөд уул нь бүтээдэг. Тэгж хэрэгэлдэг. Дараа нь тэр хэрэглээ нь өөрөө нөгөө нэг зорилгоо даваад ирэхээр буцаагаад өмхөрүүлдэг тийм ээ. Одоо явцууруулдаг. Энэ бол өөрөө түүхэнд маш олон тохиолдож байгаа л үйл явдал шүү. Тэгээд хамгийн сайн шинжлэгдэж чадж байгаа реформ хийж байгаа шашин л хамгийн одоо үүдийн амьдралтай байдаг тийм ээ. Жишээлбэл одоо христийн шашин бол одоо өчнөө л хувирлаа шүү дээ. Их толгондоо амьд үлдэх тэр одоо чанар нь улам хүчтэй болоод байгаа байхгүй. Тэгээд одоо буддын шашин ч гэсэндээ одоо улаан шар гэж салж байгаа чинь салж хагцаад байгаадаа биш хөгжөөд байгаа хэлбэр л гэсэн үг. Одоо хувьсан өөрчлөгдөж одоо дасан зөгтөж юм. Яг үнэн дасан зөгтөн. Тухайн нийгэмдээ тухайн цагуудаа дасан зөгтөж. Хүн нь хөгжөөд идэг. Тэгэхээр тэрэндээ дасан зөгтсөн болно шүү дээ. Тийм. Тэрнээс биш энэ чинь нөгөө social construct буюу нийгмийн бүтээсэн л зүйл байхгүй шашин чинь. Одоо тэнгэрээс орж байгаа бороо биш байхгүй. Тэгэхээр тэрийг яаж ч өөрчилж болно шүү дээ. Тийм ээ. За тэгэхээр бас шашны реформ гэдэг зүйл одоо иймэрхүү хүмүүсийн ярианаас бас үүсдэг байх нь байна шүү. Зулаа митинг. За ямар ч байсан гэсэн зэрэг Перс вэ нүү юу ч байсан гэсэн ямар ч байсан гэсэн тэр 1863 онд Бахрейний газар нутаг одоо Бахрейн чинь баг арал штэ нэг юм зүр хойг байгаа штэ. Бахрейн руу нүүж очсноор түүний нэр одоо олонний анхааралд өртөж эхэлсэн юм. Одоо түүхэн их сурвалжаас авч үзэх юм бол одоо Али ибн Мухаммад гэдэг тэр одоо занжийн бослогын очиг бадраасан хүн нь Самарад ордны яруу наригч бичиг үсэг хилзүү одон орон заадаг байсан багш байсан гэж бас ярьдаг юм байна. Яа тэгэхээр нэг баримт нь ингээд олон их сурвалжаас байгаа болохоор ингээд би бол болон магадaltaйг нь ярьж байгаа шүү. Энэ бол яг баталгаатай бол биш. Гэхдээ ийм их сурвалж бас гарч ирсэн учраас энийг ярьж байгаа. За тэгээд тэнд тэр өөрийгөө Имам Алигийн төрөл салан гэж тунхаглаад одоо имам ч нөгөө дэрдэгчүүд Али ибн Талиби. Тэгээд богино хугацаанд нутгийн овг аймагуд бол жирийн ард иргэдийн дунд нэр хүнд болсон. Зарим нь түүнийг иш үзүүлэгч хаа мэт хүндэтгэж эхэлсэн. Түүний нэрийн өмнөөс татвар хүртэл хурааж эхэлсэн ард түмэн иргэдээс. За тэгэхээр юу гэхээр Али ибн Мухаммад гэдэг одоо иш үзүүлэгч хааны өмнөөс би чамаас татвар хурааж ийн гэж ирээд дахиж татвар авдаг бол таарч гэсэн үг байхгүй. Аббасидуудын татвар хураагч ирээд татвар авсны дараа дахиад нэг хүн ирж авна гэсэн. Гэвч энэ алдар нэрийн оргил нь удаан үргэлжилсэнгүй. Аббасидуудын эрх баригчид түүний үйл ажиллагааг анзаараад дэмжигчдийн найрмыг нь бут цохиод Алиг өөрийн нэр үндэ алдаж одоо Бахрейнаас цугцсан. Дараа нь Аль Ахса гэдэг орчимд очиж бас Арабын овг аймагуудын хүсэл бодлыг ятхан итгүүлснээр татвар хүртэл цуглуулж гисэн дахиад бас. Эцэст нь дүүний зорилго нь Басра хот руу явсан. За ингээд одоо хамгийн ойрын дагалдагчдын хамт өмнөд Иракийн Басра хотод ирнэ.
Тэнд дахин боломж ирж хот доторх овгуудын зөрчлийг ашиглан нэг талын дэмжлэгийг авч нөгөө талын одоо ялах замаар оролдож шашны нөлөөлөлөө сэргээж эхэлсэн. Ингээ гол сүмд нь өөрийн биеэр номлол альддаг болж эхэлсэн. Ингээд эрх хоригчид ястай ид чидтэй нөхөр байгаас. Тийм байна. Эрх хоригчид үүнийг нь үүмэн дэгдэх хорлог хэмээн үзэж түүнийг баривчилсан. Нэг хотын удирдагч нар юм хаа ингээ байгаад тахад хажуугаар нэг нөхөр ингээ хаан шиг яваад байгаас. Амар юм нөөц болцоотой хүн биш үү? Энийг мэдрээд байгаа үстэй хамгийн аимшигтай. Чадвартай. Тийм тэгээд яваад хүнд итгүүлээд өөрийнхөө дагуулад байгаа шүү дээ. Одоо аялдан дагалдагчдыг бий болгоод тэгээ татвар хураах хэмжээнд хүрээд байна шүү дээ. хүн татвар өгнө гэдэг чинь айхтар өстэй. Чи аюу том ихтгэл үнэмшлэгсэн үстэй тий. Тийм бас их хэрэг мэдл байна тий. Цэрэг зэвсэг юунд жишээ нэ. За ингээд одоо Васит гэдэг хот нөө түүнийг хорьсон юм. Чи үнэнч нөхөр болох чөлөөт иргэн хар арист боол байсан чөлөөт иргэн шүү. Одоо бол тий. Сулейман ибн Жамигийн хамтаар Багдад руу явсан. Оргож аваад. Тэндээсээ шинэ стратеги боловсруулсан ба хоёлаа. Яаж хоёлаа энэ бүгдийг одоо өөрийн гэсэн ийм боломжоо ашиглаж юу бүтээх үү гэж бодсон байна. За ингээд нэг зүйл дээр тогтсон нь юу гэхээр боолчуудын сэтгэл зүрхийг өөрсдөө татъя гэдэг стратеги боловсруулсан. За ингээд одоо ажиллагаанд орно үйл ажиллагаа. Баасраад газар арилжаалагчийн дүүрээр ажиллаж холбоо сүлбээ тогтоож занж боловтой холбоо тогтоож эхэлсэн. За ингээд түүний талд орсон хүмүүсийн дунд Райхан ибн Салих хэмээх араб гаралтай боол байсан. Бусад боолуудыг хяндаг маягийн нэг төрлийн атман ахлагч маягийн боол байсан байгаа. Тэрийг өөртөө татж авчираад би айрамтай болноо. Чи тэр айрмын жанжин болно гэж амлалт өгсөн. Чи надтай нийлгээд. Эрхчлөө шудраг усны амлалтаар өдөөгдсөн энэхүү холбоо удахгүй олон нийтийн анхаарлыг маш их татж эхэлсэн. За илээ төр завсарлаад ивент итгэгчээд ордъё. Эрүүл энхийг хамтаа эрх хэмлээ өрөөтэй Аз фарм өнөөдрийн дугаарыг маань ивент итгэж байна. Аз фарм эмийн сан хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд хаврын улирал зориулсан витаминжуулалтын ханаа зарлаад байна. За хаврын улиралд эрдэс бодис дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг 5-20% хямдралтайгаар худалдаалж байгаа юм байна. Энэхүү хаяны хүрээнд мэрэгжлийн эмзүүчдийн зөвлөгөөнд суурилсан зөв хэрэглээний мэдлэгийг түгээж эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийг зорж байгаа юм байна. Та бүхэн Аз фарм эмийн сангийн бүх салбаруудаар 90 салбар эмийн сантай байна. Манайхад байгаа шүү дээ. Тий, манайхад бас байгаа. Салбаруудаар ороод найдвартай баталгаатай эмийн бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг 5-20% хямдралтай худалдан авч хаврын цагт өөрийн болон хайртай гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд хувь нэмэр оруулж болох нэ. Тэгээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Аз фарм эмийн сан Facebook хуудас болон Аз фарм эмийн сангийн 24 цагийн лавлах хуудас болох 181801 181801 хуудасанд холбогдоод мэдээлэл аваарай. Баярлалаа. За наа чи надад бүр нэг сүлжээний манай нэг зарим нэг бас нэг юм хүмүүс нэрийг хэлчихээр бас буруудчих гэдэг байна. Тийм хүмүүст амар адилхан айгүй нөөц болцоотой. Жүүлэх хүмүүст. Тийм гүйлгээ ухаантай нөгөө бас ингээд нэг гоё байдаг та. Овсгоотой юм. Овсгоотой тэгээд нэг нэр баригч. Тийм. Өөртөө хэрэгтэй нэр удам өгсөө юмыг оноогоод хүмүүсийн итгэл үнэмшлэр ингээд тоглож чаддаг. За одоо ингээд би бол үзэл сурталын хувьд бол имам маягийн хүн байна гэдэг бол мэдэрчээд байгаа юм тэрэнд. Тэгээд тэрэнд айрам гэдэг буюу юм хөдөлгөх хүч байхгүй гэсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хүн бодож олоод тэд нар чинь нөгөө арабууд учраас биш боолчууд ч гэсэндээ нөгөө исламын шашинд орох сонирхол бол байгаа байхгүй. Бас тодорхой хэмжээнд орцсон ч хүмүүс байгаа юм. Тэгээд тэр араб боолчуудынх нь атмантай найзалчингууд тэрийгээ дагаад бүгд татагдж ирж байгаа байхгүй. Үнгүй аримт. За тэгээд үнгүй аримтай болоо дээр нэмээд арабуудынхаа исламын ертөнцийн имам гэдэг чинь том хүн байхгүй. Ингээд ирэхээр ингээд хоёр талаас ингээд мөргөлдөд уулзангууд иж нэг жинхэнэ бүр төгс хурим болж байгаа байхгүй. Яг цагаад бол тийм байгаа юм шүү дээ. Цус тохор юм уу? За ингээд одоо 869 оны 9 сарын 9-ний өдөр Рамадан сард тэд бослогыг аль биесээр эхлүүлж байгаа. Бас ингээд манай шиг морин цаг магт эхлүүлсэн байгаа байхгүй юм чи. Боолчдыг чөлөөлж өөртөө нэгтгэсэн. Тэдэнд эрх чөлөө баялаг амлаж хуучин дэг журмыг буруу шааж эхэлсэн илтэр номлолоор. Намгийн дунд боолчдын ажлын зам дээр нь зогсож байгаад али болон түүний хүмүүс тэднийг тосож очиод та нарыг зовлон эцлэх цаг ирлээ хэмээн тунхаглаж хийсэн баг. Ингээд өөрийгөө Аллахаас илгээгдсэн аврагч гэж тунхаглаад тэдний амьдралыг өөрчлөх одоо тийм эрх бүхий одоо харилцагч одоо нэг үзлээс илч тийм дамжуулагч болох гэдэг тийм профет гэдэг тийм ээ дамжуулагч. Тэг өөрийгөө тэгж хөндлөөд тэр үед нь одоо Каражитийн сектийн тэгшэрхийн үзэл гэж юм байдаг юм байна. Одоо энэ исламын ертөнцийн дотор Каражитийн сект гэж байгаад байдаг. Тийм бүлэг одоо тийм сектийг үл мэдэн шүү дээ. Нэг тухайн нэг тодорхой номлолыг дагдаг итгэдэг хүмүүс. Тэр сектийнхэн болохоор
тэгш хэрхийн гэдэг үзлийг гаргаж ирсэн юм. Хинч байсан тэрч бүхэл Аббасины боолч байсан гэсэн хамгийн зохистой удирдагч байж болно. Бүгд тэгш хэрэгтэй шүү гэж зарлал тунхагладаг тийм одоо номлолтой сектийн одоо үдийн сургаалыг ишилж аваад өөр дээр нацсан. Тэгэхээр энэ нэг зүгээр нэг айгуу сайн царцааны амжилга гоос. Тий харин. Замдаасаа бүх юмудын түүж аваад тэгэл нөгөө хааны хөргөн болцдогтай адилхан шиг. Ингээд энэ үг гэсэн одоо гинжин төлөгцсөн хүмүүсийн зүрхэнд л жинкнээсээ гал шиг ассан. Би ч гэсэндээ эзэн байж болох юм биш гэдгийг ойлголт төрсөн байхгүй. Айгуу сонирхолтой нь түрүүний хэлгээд дутуу орхиод одоо энэ дэр дүгүүлнээр юм гэхээр би боол байгаа чөлөөлөгдөй биш заяа. Би эзэн байх байж болох юм биш гэдэг ойлголт нь ирсэн байхгүй эдгэргийн боолчуудад. Тэгээд цагаад бол эдгэрт өгсөн амлалтанд нь заяа. Чи боол байхаа болохоос гадна чи эзэн болоод чи боолтой болно гэдэг амлалт өгчээсэн. Тэгэхээр нөгөө нэг яриад байдаг одоо эрх чөлөөний хувьсгал гэдэг зүйлээс шал ангид зүйл гэдгийг аягүй сайн анзаараа гэж байгаа байхгүй. Би боолоо болно. Тэгээ би эзэн болоод би боолтой болно гэж бодод тэмцсэн хүмүүс бол таарч. Тийм байна. Би боолтой болохын тулд эзэн болохын тулд тэмцсэн болохоос биш. Эрх чөлөө нөгөө боолчлыг зогсох ерөөсөө биш шүү дээ. Яг тэр намаг дотор байгаа нэг 20-30 мянган боолчууд дийн яг эрх ашиг байхгүй. Тэрнээс юм одоо нийтийг хамарсан ойлголтын төлөө гэсэн биш болчихж байгаа. Тэгэхээр би эзэн байж болно шүү дээ гэдэг ойлголт руу зүтгэсэн гэсэн үг болж байгаа. Энэгээр одоо юу гэдэг нөгөө янз янзын яриад байдаг нэг хувьсгал нийгмийн өөр тийм бол ямар тийм байгаагүй гэдгийг нь бол аягүй ойлгомжтой байгаа байхгүй. Тийм учраас энэний нөгөө нэг legacy гэдэг зүйл тийм үлдээгүй. Одоо цаашаага журам болоод юм уу ном болоод. Гэхдээ нэг том одоо юу үлдсэн нэг нь бол нэлээд хожим дүгнэлтэн дээр гарч ирэх. Эннээс цааш юу болсон тухай гэдэг. Ингээд одоо тухайн жилийнхаа эцэсгэд тэр чи одоо 9 сарын 9-нд одоо боолын бослог гарсан гэх юм бол одоо 12 сард гэсэн үг байна шүү дээ. 15,000 гаруй боол ядуу чөлөөт хүмүүс түүний талд нэгдсэн. 15 чинь том тоо шүү. Али ибн Мухаммад Сахиб аз-Занж гэж цол өөртөө өгсөн. Сахиб гэдэг нь хаан эзэн л гэсэн үг юм да. Тэгээ занжуудын эзэн гэсэн үг. Тийм байна. За Али ибн Мухаммад гэж өөрөөр номлол бүртээ бурхан агуу, бурхнаас өөр бурхан үгүй, шүүлт зөвхөн бурханд хамаарна гэж өрөөгөр эхлэлтэй байсан. Тэгэхээр яг би өөрийгөө бурхантай харьцдаг одоо дамжуулагч. Та нар бол тэрний үгийг надад дамжуул сонсож байгаа шүү гэсэн л агуулгаар явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд гэвч одоо энд нэг залхихад гашуун нэг зөрчил нөгдөж байгаа төрөний одоо хэлдэг зүйл. Боолчуудад чөлөөлнө гэж амласан ч тэдэнд баялаг бүр өөрсдийн боолчуудаа болохыг амлаж байсан учраас энэ бослогонд боолчлыг бүрэн устгахын төлөө бус харин эрх мэдлийн байрлалыг өөрчлөх одоо тийм байрын солихол зорилготой тэмцэл байсан харагданаа гэж. Тэгээ гашуун үнэн гэдэг нь тэр үнэн. Эхэндээ Аббасидуудын халифууд энэ бослог ерөөсөө тоогоо. Нийтийн 30 минут явж лээдийн тэгжээ дараад авчихна гэсэн маягтай. Яг тэр өөр ачаал бүгдл бүхий хямралууд энэ тэнд ингээ байж байгаа учраас тэрнлөө илүү анхаарал тавьчихсан гэсэн. Тэгээ энэ одоо үл тоосон одоо үл тоомжирсан байдал нь занжид давуу тал болж ялах бүртээ зэвсэг, морь, зайв, хүнсийн нөөц төрөл болж гисэн. Одоо баг улс байгуул хэмжээний болж гисэн байхгүй нөөцтэй болгож. Тэгээ нэг бүр ингээ тэд нар анх тулдаанд орж байхдаа яаж байсан бэ гэхээр нэг тулдаанд нэг босгоч боол тулдахдаа зүгээр хоолныхаа тавгийг барьж байлдчихсан баг. Тавгаараа байлдчихсан гэсэн үг. Тэгээд дайнд орж исэн гэсэн хүртэл тийм домог яриа байд юм л. Тэгээд тэр чин тэр ялаад ирэхээрээ зэвсгэлнэ штэ. Тэгэхээр тавг нь месээр солигдно гэдэг чинь илүү хүчтэй болно гэсэн үг. Тэгэхээр тэр ямар ч байсан гэсэн маш их шийдэмгий байсан нь бол тодорхой болж байна гэдэг харагдаж байгаа юм л. Мэдээж хэрэг занжин харин бол нэг цул үндэстэн биш гэдэг нь тодорхой тийм ээ. Тал талаас ирсэн янз янзын хэл устдаа хүмүүс бол таарнаа да. Бүр янз янзын шашин мөргөлтэй ихтгэл бишрэлтэй хүмүүс байж таарна гэсэн үг. Тэгэхээр олон хэл олон угсаатны боолуудын нэгдэл байсан учраас Али ибн Мухаммад өөрийнхөө зарлиг тушаалаа орчуулагчдаар дамжуулан өгдөг байсан. Нөгөө нэг юу шиг гэсэн үг тийм да нөгөө нэг аватар кинонд гардаг шүү дээ. Тал нь өөр орчуулагчдаар бүх юм хэлж өгдөг гэсэн. За ингээд одоо нэг сайн тал нэг хичнээн тийм юм өөр хүмүүс байсан ч гэдэг тэд нэг маш сайн сахилга баттай байсан. Зохион байгуулалттай байж чадсан баг. Тийм учраас л амжилт нэрж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд хүртэл туралдаанд оролцож зарим нь хангамж хүнсийн зөөж зарим нь дайсныхаа зүг бүр чулуу шиддэг гэсэн. Эхний ялтууд тэднэрт мэдээж хэрэг итгэл болон улам урам аягүй санаар өгөн. Тэгээд олон боол ялах тусмал боолын тоо нэмэгдэн шүү дээ. Нэгдэх. Яг бол эргэлзэжсэн хүмүүсийн эргэлзээнд тайлагддаг. Оо тэнд очиод хэсэг ч гэсэн нэг өдрийн хаан ч гэсэн бай гэдэг агуудах чирнөлийг эндээс л гарч ирж байгаа шүү дээ. Ингэж одоо насаараа энэ намаг дотор шумуулан нэрүүлж 90% зэгжсэнд орвол эрх чөлөөтэй хідэн жирэл чамаагүй чадвал эзэн болчих гэсэн маягаар л явж байгаа гэсэн. Тэгээ хамгийн аимшигтай үзэгдэл нь юу болсон бэ гэхээр Аббасидуудын айрам дотор байсан хар арьс одоо айрмын цэргийн ангиуд нь нэгтгэлүүд нь босгочтортой нэгтэж эхэлсэн сүлд. Яа тэгэхээр төрөл төрлөөл харж ийн гэсэн үг. Тийм байна.
эцэст нь занжууд Убулла Абадан зэрэг бомбтуудыг эзэлж авсан. За бомбт эзлэх гэж юу гэсэн үг гэхээр Арабын хойгийн нийт худалдааны нэлээд гол судас дээр нь очиж гэсэн. Цагаад бол тэр бомбтор чинь дамжаад их гүзрийнхээ гүн рүү Багдад руу усан онгоцоор очиж эд байлгаа зөөж байгаа шүү дээ. Тэрийг ингээд хянчиж байна гэсэн. Тий, одоогийнхоор бол нөх хормосын хоол юм болоод байна. За яг Тэгээ тэрийг нь боочж багалзуур дээр нь очсон тий. Ингээд Абадот бомбтуудыг эзэсний дараа тэдний нүдэнд all eyes on гэдэг шиг ингээ харахаар Басра хот харагдаж байгаа байхгүй. За ингээд анхны довтлогоо Басра руу дайрсан амжилтгүй болсон ч тэд ухарсангүй өөрийн нийслэлийг ер нь тэгвэл Басраг нийслэлээ болгож бодож ирсэн байхгүй. Тэгээ ер нь эзэлж чадахгүй жоохон хэцүү харна. Тэгвэл хэдүүлээ намаг хатгаад байшин нийслэл байгуулъя гэд намгийн дунд хуурай тал дээр тэд Аль Мухтара гэдэг нэртэй бэхлэгдсэн цайзыг хотыг босгосон. Тэр нь Аль Мухтара гэдэг нь сонгогдсон хот гэсэн үг. Гэ хот зөвхөн орогнох газар биш, эсэргүүцлийн бэлэг тэмдэг, боолчуудын гинжиг таслах гэсэн мөрөөдлийнх нь одоо юу гэдэг туг болж харагдаж байна гэсэн. За ингээд одоо гинжнээс эхэлсэн бослого эзэнт гүрний донсох дайны хэмжээний дайн өгдүүлж эхэлсэн. Хоёр одоо тэр Аль Мухтара гэдэг хотыг нь болохоор хоёр сувгаг хүрээлждэг. Тэдгээрийн хамгийн том нь хоёр гүүрээр хуваагддаг. Тэгээд төмөр авраг гинж болон хоёр том хаалтаар хамгаалц. Мөрөө цайз байгаа байхгүй. Тэгээд одоо катапульт гэж хэлдэг ч тийм нэг чулуу шидэгч машинуудыг байрлуулсан дээвэр одоо цайзын хэрэм дээр дайсан ирэх юм бол тэрийгээр шиднэ гэсэн баг буцаагаад. Тэгээ хотыг хамгаал шавар тоосгуулан далдуу модны навчаар барьсан барилгууд бөөгнөрлөж гэсэн ийм хотыг барьсан баг. Тэдэнд бас хамгийн том нь айлигийн өөрийнх нь ордон, сүм, шорон, хотын төрд байрлах зах хэсэг гэж. За тэгээд ямар нэгэн удирдагч бол өөрийн ордон сүмтэл байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Бослог эхлэнээс хойш 2 жилийн дараа занжууд өөрсдийн зоосыг цутгаж эхэлсэн. Дэлгэцсэн байх нь шүү дээ. Ингээд одоо бедуин худалдаачтай арилжаа 8 ихт ашиглаж эхэлсэн. Тэгээд унс дотор уус болсон, өөрийн зоостой болсон явж. Эдгээр худалдаачид бол одоо босгочдын одоо хувьд хоол, хүнс, хамаг чухал хэрэгцээний амин зүйл одоо хэрэгцээтэй зүйлийг авчирж өгөөд оронд нь зоосыг авдаг гэсэн байна. За ингээд одоо төр зүрийн хэрнээ гайхалтай зохион байгуулалттай нийслэлдээ сэтгэл хандсангүй. 871 он буюу 2 жилийн дараа занжийн бослого дахин давшин урагш хөдөлж ерөнхийдөө даварсан гэсэн үг л дээ. Ингээд байвал байгаад иж болох байсан. Нөгөөдөл хизээ нэгц ирээд дарна л та. Тэгэхээр эдгээр 9 дугаар сард 2 жилийн дараа тэр 871 оныхон 9 сард яг 2 жилийн дараа Басра хотыг эцэст нь эзэлж авсан. Энэ Басрыг эзэлдэг түүх их сонирхолтой. Яг товчондоо бол яг юм ерөнхийд ингээд ярих юм бол 3 талаас нь довтлохтой хотыг дүүргээр нь хувааж өгсөн баг. Зөвхөн боолчууд байгаагүй. Нутгийн одоо араб омог аймагуудыг бас оролцуулсан. Тэгээд дээрэмд нь эзэлнэ. Тэрийг нь та нар дээрэмд, энийг нь бид нар дээрэмж хувааж авсан баг. Тэгээд дээрэмдэх дүүргийнхэн талаас дайрч эхэлсэн гэсэн. Яг цагаат бол амар фэр шудраг дийлэг байхгүй юу? Яг бол би эзэлчээд хуаана гэхэр чи амар шудраг санагдчих ямар ч тохиол. Яагаад би хүн гомдно чи хуагаад байгаа гэдэг. Тэгэхээр чи энэ дүүргийг авна, би энэ дүүргийг авна, энийгээ чи дээрэмдэн, энийг яахаа чи шийднэ гэдгийг ингэж хуваарлтыг төрүүлж харсан. Энэ хуваарлтыг Али ибн Мухаммад хийж өгөөд өөрөө энэ тулдааныг удирдаагүй. Өөрийнхөө жанжин хүмүүсээ явуулсан. Өөрөө нэг байгуулсан хоттой жаргаад итчихсэн гэж шууд ойлгож болно гэсэн. За ямар ч байсан нэлээх одоо тулдаж 5 орчим хоног тулдаж эхлээд эзлээд дараа нь буцаж хөөгдөж гараад яхааргүй Басра бол тийм том одоо гарнизон гэдэг ч гэдэг хотыг хамгаалах зэрэгтэй байгаагүй. 50 морь зэрэгтэй нэг 500-аад орчим цэрэг мэрэгэл байсан тийм хот. Гол нь хотын иргэд өөрсдөө нэг хатаа хамгаалсан тал байгаа юм. Тийм учраас энэ хотыг одоо эзэлж авсныхаа дараа жинхэнэ хятлаг. Айгүй айхтар нь юу байсан бэ гэхээр бүгдийн дуудаж авчираад амлалт өгсөн ба. Та нар хотоо одоо бити хамгаалаа, бид нар та нарыг өршөөе гэд амлалт өгөөд бүгдийн цуглуулад хотын төв талбай дээр авчираад галт болсон ба. Тэгэхээр энэ олон хоног тулдаад ингэсэн бидний хооллох чинь гэж бодсон юм шиг хот иргэд. Тэгээд тэднийг бүгдийг алсан. Шатаагаад байшин цавд хийж чад. Тэгээд ерөнхийдөө Арабын түүхч Аль Масуди гэдэг хүн занжуудын одоо энэ бослогыг Басра хотыг талахтаа 300 орчим мянган хүн алсан гэж зүгээр тэмдэглэсэн байна. Энэ бол яагаад ч бодиттой тоол биш. Ойлгомжтой. За яг түүхэнд бол тэмдэглэж үлдснээр бол 15-аас 20 мянга байсан болов уу гэсэн зүгээр тийм таамаг байд юм байна. Хамгийн амжилттай нь тэгж алдчихад дахиад хүмүүсээ цуглуулж бүгдийг дахиж хоосолж халахын тулд та нарыг одоо жинхнээсээ өршөөж гин гэж дахиж зарлаад цуглуулах гэж оролцсон байгаа байхгүй. Тэгээ хинч очиагүй. Тэгэхээр айхтар тийм ярах хийсэн. Тэгээд хамгийн гол нь энэ талаарх мэдээллийг нь болохоор нэг хинд Али ибн Мухаммад хэлсэн байна.
Танаа цэргүүд чинь ингээд одоо баасраг бүр хятад дууслаа махан босгож чинь гэсэн чинь зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр тэр үл өөрөө энийг бүр ингээд ийм болж дуусныг тийг бол ойлгож ирсэн мэдчихсэн бол тарж байгаа байхгүй. Тэгээд одоо хөөхөд тэр баасраг хотынх нь нөгөө нэг яг дайрхаас өмнө ийм хэлсэн юм бэ. Хотоо орхиод явж болноо. Би танарт одоо чөлөөт гарц гаргаж өгье гэдэг. Нилээ олон гарч явсан юм байна. Гарч яваагүй хүмүүс нь тэгээд нэгснэ дууссан гэсэн. За ингээ баасраа хотыг тэр нөгөө нэг өөрийнхөө тэр нөгөө нэг жанжинда захирагчаар нь томилж өгсөн байна. За мэдээж хэрэг хот эзэлсэн үе хотоо өөр авдаг нэг тиймэрхүү уламжлал байдаг ш дунд зооны тийм ээ. Одоо нөгөө дайны спойл гэдэг шүү дээ. Тийм дайны олз. Дайны олз. Яг одоо жишээлбэл одоо Оросын вангууд жишээлбэл чөлөөсөн хотоо чивэдүүдээс польшуудаас ч юм уу чөлөөсөн хотуудаа өөрөө авдаг. Тэрнийх эзэн болдог байхгүй. Гэхдээ тэрийг авахтаа хаанаас зөвшөөрөл авдаг. Хаан зөвшөөрөхгүй бол ер нь эвгүүтэн тийм болохоор хаан ерөнхийдөө өөрөө өгдөг. Тийм учраас одоо Трубецк гэдэг Оросын вангууд байдаг шүү дээ. Тэд нар чинь нэг Новго ороод нэг ингээ яваад байгаа чинь дандаа тэрэн дээр тэрийг эзэлж чөлөөснийхэн төлөө суурин болж аваад харин тэр газар нутаг бол хааны мэдл гэж зарладаг тийм л зарчмаар явжсэн байгаа байхгүй. Одоо энэ бол монголчуудын яг одоо энэ өмнөд дорн дахны бол монголчуудын бас уламжлалтын холбоотой. Их тэр одоо тийг зарлж авдаг нь үйл явцсан л. За ямар ч үсэн ингээ Занжууд халифатын өмнөд талаас нь мэрсээр байгаад Багдадын хангалтын шугамыг тасалж улам бүр занал хийл нь ойртсоор байгаад дараа жил нь тэд Васид хотын ойр орчмыг талж эзэлсэн. Эзлэхдээ тэд нар ерөөсөө хотыг эзлээд нэг эзэн суудгүй зүгээр дээрэндээ явчихдаг. Тийм учраас нөгөө нэг юу нэхэр яг нэг ийм системтэй улс байгуулж одоо ингээд тусгаар улс байгуулж явах сонирхол их байхгүй. Харин зүгээр богино зүрийн таашаал эд баялаг аз жаргал одоо нэг өдрийн хаан шиг загвараар дайтчихсэн айгу тодорхой харагдаад байдаг байхгүй. Тийм ямар нэг тийм оюун санааны юм уу ядаж тийм одоо өвдөл суртлын зорилго ерөөсөй байхгүй харагдаад байна. Огт байхгүй. Байхгүй зүгээр л ашиг сонирхол. Тийм боол байсан хүн эзэн болно гэдэг л ойлголтоор л явж байгаа. Эзэн болж байгаа нь нэгээд хотыг эзэлж байгаа талж байгаагаа эзэн болж байна гэж боддог. Тийм байна. Тэгэд эдгээр чинь өөрийнхөө боолчуудынхаа хот дотор боолт байгаа шүү дээ. За ингээд Багдадаас ердөө 50 миль гэдэг чинь одоо нэг 80 км-ийн зайтай ойртож ирсэн. За яг энэ үеэс эхлээд босгочдод одоо ариун бэлгэдлийн одоо тэр Багдад хотыг ингэтлээ ойртож ирэх үед Аббасидууд ястаж ихнээс одоо наава нэвэ гэдэг чинь одоо л биш бол хизээч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон баг. Юун тэр алс хотын хямрал одоо эдгээр барын зурлагыг баг дээр нь дарахгүй гэдэг агуулгаар. Тэгээд занжуудыг одоо дарах нь тэдний эрх мэдэл төрийнхэн доктортой байдлыг хамгаалах баг хамгийн цор ганц зорилго болж эхэлсэн гэсэн. Дотроос идэгдсэн гэсэн үг шүү дээ тийм ээ. Юун тэр одоо өөр газар нутгаар хэлэх мэдэх тэр асуудал сайн биш. За хоёлоо төр засварлаад ивент тэтгэжээ дурдъя. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийг маань Монгол гэрт Монгол ахуйг мэдрэх боломжийг санал болгодог гэр бүк ивент тэтгэж байна. За гэр бүк нь зүгээр нэг захиалгын аппликейшн биш ээ. Энэ бол галын дэргээ цай аваад адуу малтай ойр байж Монгол ахуйг жинхнээр нь мэдрэх боломж юм аа. Нөгөө талдаа малчтай амжиргааг дэмжиж орлогын их усөрийг нь төрөлжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах платформ юм. За энэ юу вэ гэхээр та илүү гэртээ байгаад эсвэл гэрээр үйлчилгээ үзүүлдэг жуулчны бааз, амралтын газар резорттой бол та өөрийнхөө гэрүүдийг яг одоо Booking.com, Airbnb дээр байдаг шиг тэнд бол өөрсдийнхөө өрөөгөө байраа буудлынхаа өрөөг санал болгодог те тэр шиг илүү гэрээ санал болгох юм байна. Та тэгэхээр энэ gэрbook.com платформ руу ороод өөрийн санал болгож байгаа гэрээ мөн гэрээс хажууд нь тэр чинь одоо гэр бол орж унтах болчиход байна шүү дээ. Гэтэл дагалд нь санал болгож байгаа Монгол ахуй, Монгол соёлтой те танилцах тэр боломжуудыг хоолны үйлчилгээ, хоол хүнсний үйлчилгээ, цагаан эдээгээ борлуулах ч юм уу те энэ санал болгож байгаа бүх үйлчилгээнүүдээ gэрbook аппликейшн дээр бүртгээд та өөрийнхөө гэрийг зуны хугацаанд жуулчдад болон дотоодын болон гадаадын жуулчдад хөслүүлээд түүний зэрэгцээгээр тэдэнд болон гол нь Монгол ахуйг мэдрэх, Монгол малчны ахуйг мэдэрчтэй хамт байх төр боломжийг өгөх боломжтой. Тэгээ та бүхэн gэрbook.com болон утсан дээрээ gэрbook аппликейшнийг татчихаад өөрийнхөө гэрийг бүртгүүлээд жуулчд хүлээн аваад орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Мөн Монгол ахуйг олон түмэнд сурталчлах боломж бүрдэж байгаа юм байна. За та Airbnb Монгол гэрийн хувилбар шүү дээ тийм ээ. Тэгээд дээр нэмээд гэрийн эзэгтэйгийн ур чадвар сайтай бол илүү их нөгөө нэг value added нэг profit гэж хэлдэг шүү дээ. Нөгөө нэмэн өртөг үйлдвэрж болно гэсэн үг шүү дээ. Хүн хонуулаад ирэхэр чинь тийч үлсэн цангам хангамж мах зах гэдэг тэрийг үйлдвэрлээд
зарж болох нь. Тийм зарах боломжтой. Тэгэхээр би нэг ийм зүгээр концепц ярьдаг байсан. Тэгээд тэрнтэй их төстэй болж байна л да. Юу гэхээр Монгол малын махыг бараг экспортлоход бид нар хятадын нэг хотын жилийн хэрэгцээг хангад дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө махаа сайхан боловсруулаад жуулчны ходоод орн хамжуулж экспортлох гэдэг шиг. Тухайн өрхийн гэрээ эзэгтэй хоол унцаатай ажилтай одоо гэрээ эзэгтэй бол өөрийнхөө бүтээгдэхүүнийг зарах бүрэн болцтой болж штт. Тэгээ чинь өрхийн орлого яг жинхэнэ орон нутгад яг кэш бэлэн мөнгө орж ирэх чинь амар том эргэлт цусны эргэлт. Энэ бол одоо миний бодлоор их нийгмийн болон маш ач холбогдолтой төсөлөгч би хараад байгаа. За одоо боолчуудын нийгмийн ашигтай төслийн тухай ярих гэдэг шиг. Ингээд одоо аргаа барихаараа өгдөл чинь 880 онд халифийн дүү аль мувафак гэж байгаа. Халифийн дүү буюу залгамжлагч гэсэн үг. Занжин аримыг дарахаар хэлгээсэн. Одоо аль мувафак гэдэг байгаа шүү. Мувафак. Тэр зөвхөн хуурай замын ангиудаас аримаа босгоогүй зөвхөн бас дагаад флот агуулж явсан. Нэгсэндээ их газраас далаагаар авж байгаа хангамжийн таслах зорилгоор. Ингээд тэд их сонирхолтой байлд байсан. Шууд тултаагүй. Занжин одоо бүх одоо тижээж байгаа сувгуудыг одоо худалдаа бүх юмдыг хаас. Бартаатай газар нутгаар айрмыг хурдан шийдвэрлэхэд чухал учраас гэж үзээд усан онгоцоор айрмаа явуулсан. Тэгэхээр далаагаас болон газар хуурай газараар тэдний худалдааг нь бүгдийг боог авцсан. Тэгэхээр тэд нар чинь нөгөө өөрсдөө хүнс үлдэрлэхгүй байгаа шүү дээ. Тэгээд эренгүүд тэр өсгөлөнд одоо өсөж эхэлнэ гэсэн үг. Өсгөхөөрөө тэд чинь үүрнээсээ гарч ирнэ шүү дээ. Гарч ирээд тулдах болно. За ингээд одоо хэдэн жилийн дотор аль мувафак тэднийг ээж дараалал яс хэд хэдэн тултаанаар. Эцэст нь хамгийн сүүлд нь аль мухтараа буюу одоо нийслэлийн ганцхан үлдээс гэсэн. Бусад газараа чөлөөлж. Багдад руу дөхөөд ирсэн байх нь бүр урагшаа буцаагаад цаашаа. Тийм одоо жишээлбэл Басра, Васид Масид хотуудыг эзэлсэн ингээ байжсэн бол тэндээ ингээд одоо юу гэдэг дээрэмцэн тонсон ямаараа ингээ арилж байгаад хоол хүнслэхэд идчихсэн энэ бүгдийг ингээ ширгээсэн гэх. Эхлээд. Тэгээ нөгөөдөл чинь сүүлдээ ингээ хоол хүнс ирэхгүй худалдаач ирэхгүй болоод ирэхээр хэсэг байжгаад гарч байлдахт нь л ялсаар байгаа л ерөөсөө тэр урагшаага тэр өмнөд хэсэгт байгаа тэр өөрсдийн байгуулсан хэрэм хотоос бусын чөлөөлж авсан. За ингээд одоо сонирхолтой нэг юм байгаад байгаа нь хотыг бүсэлж аваад аль мухтар руу хүнс бараа авчирдаг худалдаачдыг бүгдийг зогсоосон. Хот дотор удахгүй үзэглэн газар авч гисэн гэсэн үг. Дарамтыг уламд мэдүүлэхийн тулд аль мувафак өөрийн гэсэн цайз хотыг залгуулан зэрэгцүүлээ барьсан. Одоо тэнд нэг хүмүүс цайз хотоос өөрөө ч гэсэн цайз хот хажууд нь бариад цуцсан байна. Яасан байна те энэ нөгөө тийм яарч ингээд шийдэмгий тэр дорн дарж авах гэж юусоо эрсдэл гаргаагүй байна те. Айгуу цаг хүлээгээд иншалла гэж байгаа л. Тийм давуу талаа маш төгс ашигласан гэсэн үг болж байна. Тийм 50. Тийм. Тэгвэл одоо зүгээр чухамд өнөөдөр би энийг ална гэж явах юм бол өөрөө алуулж мэдэх байхгүй. Тийм байна. Тэгэхээр нөгөөдөө чи өөрсдийн нэгсэндээ ингэж сулраад ингээд дотроо хямраад сүрээ дуусхын тэгэхээр тийх маш сайн толгойтой хүн байгааз. Тийм байна. Эдэрлүү хүчтэй дайрах юм бол булан чагтсан ямар ч амтан эргээд дайрдаг тэр загварыг ойлгоцсон байхгүй. Боолчууд бол эзэж яахгүй. Одоо юу гэдэг юм одоо юу гэдэг амьд үлдэн гэж итгэлгүй байгаа шүү дээ тийм ээ. Амьд үлдэхийн төлөө ялахын төлөө толтоогүй шүү дээ. Амьд үлдэхийн төлөө толтоо. Тийм ялахын төлөө биш тийм. Тэгэхээр чин эдрийг ялна гэдэг бол энд нь дарна гэдэг бол маш хүнд ажил. Маш их гар зочрон. Тийм болохоор өөрсдийн ингээд сэмэрж унахыг хүлээсэн бол таарч. Тэгээ хоолгүй болгож авч байгаа. Тэгээ хажууд нь хотоо барьтлаа юу бүр. Тий. Тэгээд одоо занжийн нийслэл гэдэг тэр аль мухтараа руу яасан гэж туглаг хайлуулж агаад. Хайлтсан туглаг ингээд мэлтэлж байгаа шүү дээ. Катапульт дээр цацсан байна. Ийм аимшигтай товтлогоо хийсэн. Тэгээд тэр чинь нөгөө агаар дээрээ халуун дуглах чинь тодорхой хэмжээнд хэлбэрдэн хатна хэлбэртэй болно. Тэгээд яг мөндөр тугуулгын мөндөр шиг дээрээс нь орно оногцсон хүн түлэгдэнэ. Тэгээд нөгөө хэрэм дээрээс ингээд харваж хамгаалж байгаа хүмүүс нь тэрэнд оногдвол яах нь ойлгомжтой шүү дээ. Тийм. Нилээн заван юм хийсэн мөгөз. Ингээд одоо хотыг бүслэн хаах ажиллагаа эхлүүлээд аль мухтараа руу одоо худалдаачдыг ингээд хаасан. Дайныг хурдан дуусгахын тулд бас нэг зүгээр орхихгүй. Занж босгогч нарт өршөөл амлсан баг. Дахин боол болохгүй гэж амлан тэднийг үгтлээ тэмцэгч одоо шийдвэрийг нь бас эргэлзүүлэхийг оролцсон. 883 онд яг 2 жилийн дараа гэсэн үг. Аббасидийн өөр нэг жанжин Лүлү аль Мувафактай нэгдсэн. Инхээр улам хүчин томорсон гэсэн үг. Ингээд одоо бүсэлтэнд орж буй армийн тоо 50,000 хүрэхэн үед за одоо бол дайрья гэж үзсэн баг. Ингээд 883 оны 8 сарын 5-нд нэгдсэн одоо армийн хүчээр босгочдын хот руу бүх талаас нь товтлсон. 6 өдрийн ширүүн тулдааны эцэст аль мухтараа одоо цайз нурамж
Али ибн Мухаммад цааслагдаж занжийн бослого төгсгөлсөн. Эцэст нь хэлэхэд одоо энэ бослогын нэг утгаар тодорхойлоход бол маш хэцүү гэдэг хоёлаа түрүүнээс хойш яриад байгаа тийм ээ. Ямар нэгэн тодорхой үндэсний одоо манлайлсан бослого байгаагүй. Халифат дах боолчлыг устгах зорилготой ойч байгаагүй. Харин Басрын намгарах газар зов тарчилсан боолчуудыг амссан шудраг бусын эсрэг тесрэлт хийсэн нэгэн удаагийн галтуудын оргилчгэл одоо үзэгдлээ гэж үзэж байгаа. Яг таны түрүүний хэлдэг шиг тодорхой улс төрийн хөтөлбөргүй, хувьсгалын зорилгогүй. Энд очиод тэг суугаад ингэн сүсэг бишрэлийн ч юу байхгүй шүү дээ. Гэхдээ яг арьс мөнгөөр ялгарлах асуудал асар хүчтэй нөлөөтэй байсан учраас занжийн босгочдын дийлэх нь Сахарын өмнөд Африкаас авчирсан хар арьс боолууд байсан. Нэлийн гүн харууд байна шүү дээ. Тэгэхээр халифат доторх боолуудын хооронд хүртэл шатлсан ялгаа байсан гэж байгаа шүү. Цагаан арьс боолууд илүү үнэтэй, илүү чадвартай тооцогддог. Тиймээс хамгийн хүнд тэсвэрлэшгүй ажлыг нь өмнөд Иракийн намгах газар тэр Сахарын өмнөд биеэс авчирсан хар Африк боолчууд оногдуулсан санамсруу хэрэг биш юм аа гэж. Боолчуудын систем нь сектээр хүртэл ингэ ялгарч ийсэн гэдэг аюул сайн анзаараарай гэж байгаа юм. Тэгээд тэр боолчууд нь босч гарч ирэхдээ адилхан боол мөртлөө цагаан арьс боолуудаа хөнөөж исэн байна. Одоо нэг үеийн арабын зүүр одоо тэр үеийн нэг арабын зүүр үг гэдэг юм байл да энэ ялгарлтыг илэрхийлдэг. Өлсөн занж хулгай идэг. Цадсан занж хүчрхийл хийдэг гэж байгаа. Занжлал занж. 8 дугаар зууны исламын шашны зүтгэлтэн Хасан аль-Басри хүртэл хамгийн муу бол занж гэж нэрлэжсэн байна. Яагаад тэгэхээр нөгөө нэг тэд дүрмгүй тэдэрт ямар ч нөгөө нэг этик хязгаар байхгүй гэсэн санааг хэлж байгаа. Тийм байна. Арабууд ч тэр үчиг одоо Европ дахин соёл одоо тоомоо за савн мавн өгчээсэн хүмүүс их чинь өндөр хөгжсөн байсан хүмүүс бол таарч байгаа байхгүй уулна. Тухайынхаа дэлхийд дахиндаа бол нэлээд сор болсон хүмүүс. Тэгэхээр тэдний хувьд бол боол нь бол тийм байна, этикгүй байна гэдэг бол ойлгомжтой л гэсэн үг. Тэгээд тэд нар бол занж гэж үзэх нь шүү дээ, тийм ээ. Ийм үзэл сурталыг хамгийн муу боолууд нь занж гэж хэлсэн ийм үзэл сурталыг зөвтөхийн тулд зарим нь бүр Ноагийн хүү хам хараал өртсөн тухай Библийн домгийг ашиглаад түүний уур удам Африкчууд хар арьстай болсон тэр хараалын тэмдэг гэж тайлбарладаг гэсэн. Тэгэхээр Ноагийн хүү хам хараал өртөөд тэр одоо Африкийн харуудыг удам өгсөө болсон гэдэг маягийн тийм тайлбаруудыг хийж гисэн гэсэн. Харагдсан үндэс. За тэгсэн чинь бусад нь болохоор Аристотелийн. За. Зарим хүмүүс төрөлхийн боол гэсэн санааг занж гэдэг хүмүүс наадаг байсан байна. За инхээр энэ бол угаасаа язгуурын төрөлхөөсөө угаасаа боол бол заяатах хүн гэдэг Аристотелийн тийм бас гаргалгаа байсныг нь шууд энэ хүмүүс гэж шашигнасан байна. За ийм одоо ил цагаан ялгаруулал бослогын галт тос нэмж ижил арьсны боолууд тасралтгүй ирсээр байх нь занжуудын хувьд эв нэгдлийн мэдрэмжийг улам бэхжүүлсэн гарцаагүй гэж байгаа юм. Түр хэлээд нэмж ирээд байх тусмаа улам нэгтэрнэ. Шинээр ирсэн хүмүүс сэргийг бодолтойгоор ирнэ. Дадлагдсан хүмүүс бол тэрэндээ нийлээ хүлцэнгүй болцсон байждаг. Ийм л одоо тэгэхээр сэлбэж ирэх тусмаа л улам тэр бодлууд нь баяжна гэсэн санаа яваад байгаа юм л. За ингээд Али ибн Мухаммад яг энэ тэнцвэрийн цэгийг л яг олж хатгсан байгаа байхгүй. Тийм учраас бослогыг удирдахдаа хар жанждуудаар удирдуулаад байгаа шалтгаан хүртэл хотоо өгтөө тэрний хот болгож өгөөд байгаа юм тийм учраас. За ингээд одоо юу гэдэм бэ? Нэгдүгээрт бол одоо занжийн бослого одоо дүгнэлт хоёр хөвгөл рүү. Занжийн бослого түүхэнд гүн мул үлдээсэн. Нэгдүгээрт нь ер нь бол Америк төвд одоо маш хүчтэй суурилж байсан одоо томоохон газар тариалан суурилсан боолчлын систем шиг тийм системийг арабын ертөнцид дахин хизээч бий болох бололцоог өгөөгүй. Арабууд энэс айсан гэсэн үг байхгүй юу? Болж. Хоёрдугаарт нь энэ бослого Аббасидийн төрийг доройтуулахад асар хүчтэй нөлөө үзүүлсэн. Өмнөд Иракийн тариалан бүснүүдийг бүхэлдээ сүйдэж хүнсний үйлдвэрлэл татврын орлого эрс буурсан. Ингээд халифатын одоо Аббасидуудын халифат уналтын зантаа улам гүнзгий орсон. Энээс цаашлаад бол Сэлжүкийн туркууд 100 жил орчим ордонд нь яг баг ад хок гэж хэлдэг. Яг бодит байдал дээр бол хаан болцоосон шүү дээ. Яг хаан биш ч гэсэн те. Тэгээд тэд Сэлжүкийн туркуудаас арай гэж нэг салж аваад тэгээ монголчууд ирж байгаа шүү дээ. Хаалган тогшоод сайн байна уу та гэдэг. За ингээ хөдөлгөө хаан яаж хөнөөсөн түүхэл одоо хангалттай бид сайн мэддэг байна. За баярлалаа амраа. За. Маш сонирхолтой байлаа. Ховчин цалтай нөхөр гэжээ. Манайд нэг тийм хүмүүс байгаа шүү тий. За ингээд орж ирчих гээл. Харин та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг
нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч амар санаа болон хөгцөл миний бие ээлж дугаараа та бүгд түрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сувг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг эрүүл энхийг хамтдаа эрхэмлэх ураатай витамин жуулалтын аян зарлаад байгаа Аз фарм Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдрэх ураатай гэрбүг ивэнтдгийн та бүгд түрлээ. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.